Эргийн хэрэг прокурорын байгууллага нотлогдсон эргийн хэргийн амнасыг охироос хэргийг нотлогдсон гэж үзээд шүүгэж илжүүлсэн. Шүүх бас нэлээд удаан хугацаагаар бас шүүгөр хийх шиг боллоо. Сая бас 5 хоног бүтэн 5 хоног оролдож байгаа. Бидний өгсөн юм дээр одоо гэмруутай байна. Та нарын өгсөн хүмүүс гэмруутай байна гэдэг ингээд шүүх шийдвэр гаргачлаа. Одоо давзаалдгийн шүүхийн шат байгаа. Хэрвээ гомдол гарвал юугаар өгсөн бэ гэж асуугаад байна. Захиалгаар хүний аим хохироос юм а гэдэг зүйлэнгээр өгсөн. Хүний захиалгаар хүний амнасыг хохироожээ. Дээр нь үйлчин гэмдэргээ нунд аллахын тулд 4 хүний амнасыг шатааж хохироожээ гэж. Ийм зүйлэнгүүдээр одоо хэрэг шүүгэж хилцсэн. Шүүхийнхэн дагуу саний бидний өгсний одоо ялах дүгнэлтийн хүрээнд үнэхээр одоо энэ хүмүүс одоо гэмруутай байна гэж үзээд одоо шүүх шийдвэрээ гаргасан. Энэний нунд одоо хэрвээ гомдол гаргадаг бол давзаалдах шатны шүүх нь хянах байхаа гэж. Тэрний дараагаар хүчин төгөлдөр болох байх гэж бодож байна.